бодисын солилцоо ер нь хүний бие ер нь яаж хэрхэн ажилладаг вэ гэдэг талаар манайхан маш нэгтгэсэн байдлаар тий маш илэн далангуй тайлбарлах болно. Тэгэхээр энийг бүгдээр үзсэй гэж бодож байна. Бас 90 тойрныхаа хүмүүстэй ч гэсэн үзүүлээсэй гэж бодож байна. Манай ангийнхан. Юу гэдгээр хүн тэр өдрийн турш тий одоо өглөөс ирээд орой хүртлээ одоо юу хийж явдیں۔ Тий ямар хэмжээнд ядардیں۔ Ямар хэмжээнд тий одоо бэлтгэл хийдэг юм уу, бэлтгэл хийдэг юм уу, оюуны болон биеийн ямар хэмжээнд ядралт авдیں۔ Эсвэл хоол тий юу ийдсэн, сайн мэдсэн юм уу, муу мэдсэн юм уу тий. Сайн мэдсэн бол тэрнийхээ одоо шимтгийл эрдэс бодис минералын биендээ тий яаж тарах уу, яах уу гэдэг юм чинь тий. Өсөлтийн гормон чинь ялгарх уугүй юу тий. Биенд чинь сайн юм болох уу, муу юм болох уу гэдэг нь бас өдөр идсэн зүйлсүүдээс бас шалтгааллах нь. Тийм үстэй боломжтой шүү дээ. Архи уул шатж чинь, цогтж чинь тий аршаа уул тий элэг бүр юм сайн байна гэл. Тэгэхээр ямар ч нэг л юм ойлгож байгаа. Архинд бол хүний биед ашигтай сайн тийм зүйл нэгч байхгүй. Эмчилгээний зориулалтаар нэг хэдэн грамм гэдэг нь шүү дээ. Тэр чи яах гэж тэгэхээр чиний биед алкогол ороод ирэхээр нөгөө нэг бие чинь тий одоо хор гэж хүлээж аваад тэрийг бие цэвэршүүлэхийн тулд тий чиний одоо дархлааны систем чинь бүхэлдээ ажиллаж эхэлдэг байна. Ер нь бол хүний дархлааны систем, хүний биеийн одоо survival system тий одоо амьдрах чадвар тий одоо өсөлтийн даавар ялгарх байдал тий одоо дархлаа хэр сайн байна гэдэг нь бол хүний хэр залуу байх уу, хэр тий ийм яарахгүй олон жил яг ингэж байх вэ? Арай зүс бодог тий алдахгүй байх вэ гэдэгс шалтгаалдаг байхгүй. Энгийн жишээ нь юу вэ гэхээр нөгөө нэг юм сэтгэл санаагаар унаал стресстэй гэсэн чигсэн хүн нэг унтаад босоод нэг арай дэрцсэн байдэн шүү дээ. Их ажралтай болохгүй ч гэсэн. Тэр чи яаж нэхэр бас идэж байгаа байхгүй. Хүн унтж явахдаа л идэж идэг. Гэхдээ хүн унтж явахдаа одоо тэгж идэгэж тий биенд чинь сайн сайхан зүйлс тохиолдуулахын тулд ямар байдлаар унтах хэрэгтэй вэ гэхээр ямар ч байсан унтахаас өмнө юм идэх ёсгүй байна. Нэгдүгээрт элэг огтонж ажиллаж болохгүй байна шүү дээ. Би зөндөө хэлсэн тий. Одоо цэнгэр ах нар гэдэг шүү дээ. Ах нь төвчнгөө ингээд ч яг орой л мэддэггүй гэлтэй. Тэр чинь бас зүв байхгүй. Ерөөсөө л унтахаас хэдэн цагийн өмнө тий яг юм идсэн бах хэвээр тэрнээс хойш бол юм идэж хэрэггүй. Ерөөсөө л хүн яг унтаж эхэллээ тий. Яг унтаж эхлээл хүн яг нам унтаж эхлэх юм уу юу гэмд тий нэг жижигэн чимээнд сэрхэргүй яг нам унтаал яг нойрныхаа хамгийн гүн фантази хэсэг дээр яг очиод тий жижигэн чимээ ч гэсэн сэрхэргүйгээр яг бодж эхлэх үед хүний нөгөө нэг юм өсөлтийн даавар тий жижигхэн нөгөө системийн шинжилтүүд тий одоо дархлааны эсүүд чи ялгарч тий яг цагаас цаг 2 цагийн хооронд л ерөөс өсөлтийн даавар чинь ялгардаг байхгүй. Тэнгүүт давхар илэг ажиллаж хахад энэ ерөөсөө болохгүй. Тэнгүүт хамгийн энгийн шивэ гэдгээр унтаж байгаа сэрэнгүүт ерөөсөө огтхон чамраагүй юм шиг тий нэг юм байдэн шүү дээ. Тэр чинь яаж юм тэгэхээр шинжэн нөгөө элэг ажилласан болохоор элэг ажиллахтаа нөгөө хагас бүтэн биш хагас 100% биш 50% л ажилласан. Ягаад тэгэхээр чиний нэгд чинь гадаа харанхуй болохыг яг харах мөчөд чиний далд хумсраараа би чинь хагас гормоор ажиллаж эхэлдэг. Амарх болж байна гэдээ удахгүй унтна гэдэг. Тэгэнгүүт яг тэгж эхэлж яхад чи унтахаас өмнө жоох юм идчих ч юм уу эсвэл ганц 2 пив нойрны юм гээл те нэг юм шалтгаан гаргаад ч юм уу. Эсвэл нэг юм унтахаас өмнө юм идэхгүй бол унтч чаддгүй тэрэг бол бодлоо шүү дээ. Зүгээр л чи тэгээ сургацсан байхгүй. Хэд хоног гүрижгэл тэгэл хөвшин штэ. Тэгэнгүүт яг унтахаас өмнө хийдэг амар тийм буруу алхмуудын нэг нь болохоор ганц 2 пив тий. Би элемдэр бүр илүү хороо гэж штэ. Чинь хоол шингэх үйл явц биш тэр хагас ажиллаж байгаа гормоор эсрэгээрээ бүр детокс хийж эрүүлжүүлэх ажил нэмжиж байгаа байхгүй. Нэгт. Хоёрт болохоор юу болж ийн гэхээр чамаас тий яг наг унтснаас хойш яг эхний нэг цагаас 2 цаг чинь л яг өсөлтийн даварч ялгарна гэдэг ба штэ. Тэнгүүч яг тэр үеэр ходорч байгаа учраас залууч хамаалж хоол ямарч байсан ходорч байгаа юм. Тэгэл өглөөс ирэл нөгөө нэг юм ерөөсөө ийм хоол моол идмэргүй байгаа гэдэг чинь нэг үлсэхгүй уулмал чи үлссэн те эсвэл эргэтэй ч эмгтэй ч те хүн үлссэн гоё амарцсан те нэг юм зохгүй те үгүй нэг юм зуурал те тэгж мэхгүй сэрх хэвээр юм байгаа юм билээ л те тэгээд бас нэг зүйл нэг ихээр боо босцсон сэрх хэвээр те боо босоод ч юм уу те одоо эргэтэй хүн одоо замарч лээсэн 45 хүртлээ бол гайгүй л байх хэрэгтэй байхгүй те их юм амар хэм стресс ч юм уу те шөнийн нойр алдаад байхгүй бол те эсвэл алкогол татмал хэрэглээд ч юм уу те эсвэл одоо нөгөө би одоо барилгын цэврийн хоолой гэж үүдэг бол те бохрын хоолой нь бол одоо лимфийн урсгал гэж үүдэг те одоо тунгалгийн бочирхай те тэрийг ерөөс огтхон чинь гэж юм хөдлөхгүй байна те ерөөсөө би ерөөсөө тэр дархлааны эсүүд болно те одоо биеинд орж иж байгаа тэр бохирдол те тиймэрхүү зүйлсийг одоо ингээд урсгая гэхээр заавал би тодорхой хөдөлгөөн хийж ижил тэр нь урсдаг эсвэл юм үсрэгч юм уу те тэнгүүд дэнзэргийн хөдөлгөөн хийхгүй яг таг суугаа ажил таг суугаа төгжрэлт машин тэгээд шууд таг суугаа ерөөхдөө тийм байгаад тахаар уулмал өдөртөө штэ те нэг юм ингээд ийшээ гараа 10 удаа ингээд 10 удаа тий тэгээд нэг 20 удаа сууж босоод нэг 10 удаа гар дээрээс унах ч юм уу тий толгоогоо нэг ингэж 10 эргүүлэхэд л болоо юм шиг байна лээ заа хараар ухаанаар хэлэхэд заа тэнгүүт юу тэр зэргийн хөдөлгөөн байдгүй штэ манайх чи тий ямар сандал паури манай нэг найз одоо хөдөлгөөний дутагдлын шинжил ирж штэ фитнес хийгээд байгаа юм шиг боловч ч зөвхөн цэж шахалтаар явдаг хүн тий ийм хөдөлгөөнийг л ингээд хийдэг тий яг тийм ерөөс тийм яг үнэ гэж хэдүүл хүнд өдөрт яарал тийм шаардлагатай хийх хэвээр хөдөлгөөн нь бол яг тийм л байхгүй бид хөрөлж штэ толгоогоо ийш 12 хүлээд ийш 12 хүлээд ингээл ингээл тий нэг юм
биеийнхээ шар усыг тараа гэдэг шиг тийм нэг тийм ачаал авах шаардлага болно их байхгүй байхгүй. Уулын бүр нэмж гоё мой болъё гэвэл юу юм хэвчтэй.